За сайн уу залуучдаа. За энэ 7 хоногийн Монгол болсон сонирхолтой үйл явдал юу байсан бэ гэж. Засгийн газар 1072 хувьцааны ноогд ашигыг хэлэлцэнэ гэдэг ингээд нийс цэгийн дээр гарцсан байна. Тэгээд энэ сюрприз боллоо л да энэ 7 хоногт. Яагаад тэгэхээр 2024 оны ноогд ашиг гээд оны сүүлээр шинэ жилийн өмнө хүн болгонд 1072-т бол 130 мянган төгрөг 1072-оос багассан болов гэд ингээд хувьсан маягаар мөнгө тараасан байдаг юм. Тэгсэн чинь одоо болохоор энэ 7 хоногт юу ирж байна гэхэд 1072 хувьцаа чинь 24 онд нийтдээ 350 мянган төгрөг байсан юм аа. Тэрнийхэн 130-ыг өгсөн юм. Одоо нэг 200 мянган төгрөг байна. Энэ 200 мянган чинь бид нэр цагаан сарын өмнө өгөх үү, скол 4 сард өгөх үү гэдэг юм яриа байж байгаа. Тэгээ энэ мөнгө ер нь хаанаас гараад байгаа юм бэ гэж. За тэгсэн чинь жоо мэдээлэл ухаад үзсэн чинь нэг юм байна. Монгол Улсын засгийн газрын албан ёсны сайт дээр энэ хараа. Үндэсний баялагын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтыг үржүүлэхийн хүр дээр арвижуулнаа гэдэг ингээд 2024 оны 5 сарын 9-нд ийм мэдээлэл гарсан байж. За ерөнхийдөө бол Монгол улс бол ер нь байгалийн баялагаас үндсэн орлого төсвөө бараг 94-5% бүрдүүлж байгаа шүү. Нэр нь бол бид нар нүүрснээс болон зэснээс нэлээд хамааралтай эдийн засаг. За энэ асуудал ерөнхийдөө ингээд дамжраад явбал те бид нар одоо байгалийн баялагаас олсон орлого ингээд идэл уугаад яваадах юм бол нөгөө нэг алдарт голланд өвчин гэж ярьдаг. Тим зүйл болно. Баялагын хараал гэж ярьдаг. Энийг олон жил загрыг 10 жил сонссон шүү. Байгалийн баялагаа идээд байгалийн баялаг нь дуусахад маш өндөр хэрэглээтэй болоод өндөр хэрэглээгээ хангаж чадахгүй эдийн засаг ундагаа гэдэг ийм зүйл яригддаг. За тэгээ энэс сэргийлж юу гаргасан бэ гэхээр айгүй том жишээ байдаг нь энэ Норвегийн баялагын сан байдаг. За эдний сангийн тухай жишээ авах юм бол 1990-ад онд байгуулагдсан юм шүү. За Норвег бас нөгөө байгалийн баялагтай бас. Тэгээ байгалийн баялгаа ер нь бол олсон орлогоо Норвегийн байгалийн баялагын сан гэж байгуулад за 90 онд байгуулагдсан гэж шүү. Тэгээд 96 онд эхний орлогоо ойрцоогоор бол 300 сая доллараар ихэлсэн гэдэг ийм судалгаа байдаг юм байна. За тэгээд эднийх бол одоо энэ зорилго нь за 3 сан байдаг. Ирээдүйн тэтгэврийн сан, эдийн засгийн доктортой байдлыг хангах сан, хойч үедээ баялагаа хадгалах сан гэсэн ийм 3 зорилготой. За тэтгэврийн сан яг нөгөө хөгшрөөд эхлэх юм бол ирээдүйн хэрэгцээнд зориулаад орлого олж чадахгүй үед нь зарцуулнаа гэж хураадаг гэж байна. За энэ бол гоё. За эдийн засгийн доктортой байдал энэ юу гэхээр эдийн засгийн хямрал нөгөө хилж хийх биш хийсч ирдэг. Тэгээ эдийн засгийн хямрал бол хямралаас нь сэргийлж эдийн засгийн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор ашигладаг. За энийг бол хамгийн мундаг ашигласан нь 2008 оны эдийн засгийн хямралаар бол Норвег бол маш урт хугацаанд эдийн засгийн хямралаас гарч ирсэн. За хойч үедээ үлдээх баялаг гэх энэ хязгаарлагдал нөөцийг дуусгахаас өмнө хоригдлол үүсгээд ирээдүйн хөрөнгө оруулалтыг үүсгэх. Нэгсэндээ бид нар өнөөдөртөө сайхан амьдраад 5-7-гоо, оюутлогоо ухаад идээд бид нар л болж ивэл гэж биш. Бид нар үхээд дараагийн үр хөвч болон ач зээдээ бол үлдээх маягаар энэ сангийг бол удирддаг гэж явж байна. За энэ нэг юм сан байж. За дараагийн сан бол жишээ авдаг энэ Сауди Арабын сан байдаг. За энэний шууд удирдлага бол Сауди Арабын хаанд үүсдэг. Энэ бас юу байдаг л да. 3 бас төрлөөр ингэж мөнгөө байршуулдаг гэдэг юм байж байгаа. За эдний зорилго нь эдийн засгийн доктортой байдлыг хангах бас нэг эдийн засгийн хямралаас. Эдгээр бас юутай вэ гэхээр ийм цөлжилт ихтэй тий. Гол орлого нь мэдээж нөгөө нефтнээс орж байгаа орлого. Тэгэхээр ямар нэгэн нефтийн уналтаас болоод эдийн засаг за энэ дээр хамгийн том хямрал байж болохоос бол ковидын үед энэ юуны үн нефтийн үн бараг $7 руу орж унжсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ уналтан дээр бол энэ эдийн засгийн хаварж бол тогтоосон юм байна. 2020 оны үеийн ярьж байна. За тэгээ ирээдүйн хөрөнгө оруулалтын сан бас байж байна. Тэгээд төрөлжүүлэлт гинэ. За энэ газар нутгийн хамааралтай эдийн засгийг бууруулж бусад салбарт хөрөнгө оруулах. За бид нар мэдж байгаа Сауди Араб бол нефтээс олсоор аялал жуулчлал хийж байгаа. Бурж Халифа гээл нэг юм далаа дээр арал барьсан гээл аялал жуулчлалыг татлах. За дэлхийд дээр хамгийн том 7 удаатай зочдлуудыг барих ч юм уу. Иймэрхүү зүйл рүү хөрөнгө оруулж нөгөө эдийн засгаа төрөлжүүлж байгаа. Тэгээ Монгол улсын хувьд бол за миний бодсноор ер нь харснаар бараг 10 жил эдрийн араас хөөцөлдөж нөгөө нэг те улсын зардлаар нөгөө
туршлага суралцахмаар Голланд явсан баг, Сауди Араб явсан баг, өөр нэг Сингапурын жишээг авч ярьдаг. Эднэр лөө явсан. Бид нар бас нөгөө байгалийн баялагаараа нэлээд дээгүүрт ордог. Жишээ нь Сауди Араб бол газар тосны юугаар бол 6% гэзэлдэг болоод Монголын зэсийн баялаг оюутлогоо бол томоороо баг 3-т ордог шүү дээ дэлхийн хэмжээнд. Гэтэл бид нэр Сауди Араб шиг амьдрахгүй байна, Голланд шиг амьдрахгүй байна. Бид нар Африк шиг ер нь бол амьдрал хүнц эцүү амьдарч байгаа. Тийм үү? Тэгээд эндээ холбоотойгоор Монгол улс хизээ ийм хийя гэдэг дээр бүр энэ хараа 2013 онд ийм хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль баталж ирсэн. За тэгээд энэ хуулиараа 2017 онд бол 241 тогтоолоор хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтөй TDBMS гэдэг нэг Хөдөлгөөний хөгжлийн банкны брокероор дамжуулсан. За одоо энэ гоё хүснэгт байж тээ. За энэ баялагын сан байна. За баялагын сангийг бол шууд удирдах хөрөнгө оруулалт нь Монгол улсын засгийн газар байна. За тэгээд нөгөө талд Монгол улсын хөгжлийн банк гэдэг алдарт банк гэдэг шүү дээ. Маргаантай. Тэгээд хөгжлийн банкаар юу болсон бэ гэхээр нөгөө нэг баахан нөхдүүдэд зээл өгөө. Тэгээд найдваргүй зээлдэгч үүсээд ингээд нэг балаарсан юм болсон. За тэгээд шууд удирдлага хөрөнгө удирдах нь болохоор юм бах. TDB asset байна гэх. Нэг ийм хийсэн юм байж. За ингэ явсан юм байна. Тэгээ энэ яваад энэ хараа. За ингээд ер нь бол бүр 4 сантай байсан юм шүү Монгол улс маань. Төсвийг тогтворжуулалтын сан. За нөгөө эдийн засгийн хямрал бол эндээс хоригдлаасаа эдийн засгийн хямралыг яах. За энэ бол нөгөө Норвегийн, Сауди Арабийн ижил. За ирээдүйн өв сан бас адилхан. Нөгөө ирээдүйд хойч үедээ ашиг үлдэх ёстой гэдгээрээ. За ирээдүйн тэтгэврийн сан. За яг л нөгөө нэг Норвегийн юм яваад байгааз ирээдүйн тэтгэврийн нөөцийн сангийн тухай гэдэг ингээд орсон. За хөрөнгө оруулалтын сан. За энэ их сонирхолтой. Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэдэг ийм байж. За нэг ийм юм хийсэн юм байна. Тэгтэл эннийх нь дараагаар Монгол улсын ерөнхий сайд бүр энэ 24 оны түрүүсэнтэй 5 сард нэг юм баялагын үндэсний баялагын сан гэдэг нэг дахиад шинээр байгуулчихж. Нөгөө нэг яриад байсан 2017 онд хэрэгжүүлсэн юмуд бүр байхгүй ингээд. За тэгээ Монголын үндэсний баялагын сан юу гэдэг вэ гэдэг ингэсэн чинь ирээдүйн өвийн сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэж орж ирсэн. За мэдээж энэ мөнгийг өсгөх ёстой. Одоо Норвег болон Сауди Араб энийг яаж өсгөдөг вэ? За Норвегийнх бол нууцлалтай. Юуны Сауди Араб нь нууцлалтай хаашаа явж байгаа. Норвегийнх бол ил тод ингээ байж идэг. За эдгээр бол ирээдүйн юу гэхээр нөгөө хувьцаар байдаг. За миний мэдхийн Норвег бол бараг 9,000 гаруй компани хувьцаа авсан мэт. Одоо Microsoft, Apple тэг ирээдүйн өсөлт малт. Би нэг мэдээ сонсч ирсэн 2020 оны нефтийн уналтын дараагаар нүүрсний төрлийн одоо нефтийн төрлийн компаниудын хувьцаа уналт үзүүлэхэд Норвегийн баялагын сан маш их хувьцаа авчихсан. Ирээдүйд. Энэ одоо юу гэдэг нэг жилийн дотор биш урт хугацаанд өгөөж. За эдгээр голцоо засгийн газрын бонд авдаг, үн цаасууд авдаг болвол Монгол улс яг тэгж ажиллана гэж үзэж байгаа. За тэгвэл энэ баялагын санд хэн ажиллах юм бэ гэдэг асуудал тийм. Энэ санаа их гоё юм аа. Яг үндэ энийг хэрэгжүүлэх үнэхээр Монгол улс бол амар өсөлт хийх боломжтой. Юун Сауди Араб. Гэтэл энэ дээр ер нь бол нөгөө цөөнх хөрөгч нар их орсон болов ажилд тий. Яг ажил хийж энийг мөнгө өсгөдөг хөрөнгө оруулалтын сангийн менежер гэдэг хүн яг Монголд байгаа юу гэдэг асуудал. Тэгсэн чи одоо нөгөө нэг одоо энэ чи яаж байна? Үндэсний баялагын сангаас гэж байгаа шүү. 1072 хувьцааны 200 мянгаыг өгнө гэж яриа байж байгаа. Нөгөө нэг энэ яриад исэн чинь юу болсон болоо эднэрийн. Тэгээ энэ Норвег болон Сауди Арабын сан дээр бол хүмүүст шууд мөнгө тараахгүй гэж. Зүгээр эднэрт хоолоо олох боломж авч эдийн засгаа дэмжиж эднэрт мөнгөө тараана. Тэ? Гэдэг ийм одоо юу гэдэг гол шаардлагатай байхад манах эсрэгээр зүгээр л тарааж. Тэгээ энэс болж юу болох юм? Мөнгө тараав. За энэ нь ер нь цагаансаар бол нэг хэвэн боо бол нууц бол хэдэн бэлэг болж тэгээд идэж угаад нэг баас болол гарах ийм их зүйл. Эдгээр яагаад ингэж байгаа? Яагаад тэгэхээр улс төрийн карьер амбиц үүж чинь нэр хүндээ өсөх гэж чинь өөрөө ч хайр мөнгө. Энийг тэрний оронд бид нар яриад байгаа ТЭЗ 5-ыг хийвэл яасан юм? Гэхдээ ядахтаа нөгөө нэг боогдуулаа нүхлэн гээд байгаа ч юм уу те. Эсвэл бол одоо нөгөө эгийн цахилгаан станцыг одоо эхлүүлэх ч юм уу Оросоос зөвшөөрөл аваад гэдэг ч юм. Иймэрхүү одоо ирээдүйд хэрэгтэй зүйл рүүгээ яагаад хийхгүй байгаа юм бэ гэдэг асуудал ярьж байна. Бичиж байгаа юм нь бол харахад гоё юм, харин хийж байгаа зүйл нь эсрэгээр хийж байна. За энийг хийвэл Монголд юу болох юм? Нөгөө бид нар нэг алдартай бичлэг өгдөг шүү дээ нөгөө. Хорооноос одоо гэр барьж өгөхгүй л байна. Би чинь хороонд одоо
20 жил амьдарч шүү дээ энэ гэж тэ. За манайх ч одоо 3 эрэгтэй би ганцаараа эмэгтэй амьдарч байна. Амьдрал амар хэцүү л байж тээ гэх нэг яриад байж дээ. Тэр хүмүүс бэлэнчлэг сэтгэлгийг үүсгэх өөр юу ч. Тэгээ ийм л зүйл харагдчихээн. Тэгээд энийг авбал инфляц үүсгэх нь эдийн засаг төр нэг сайхан идэж уугаал дуусгах нь. Тэгээ өгж байгаа юм чинь чимээгүүл авахгүй л бид нар чинь. За нэг ийм л байна да өнөөдөр имжлэг бол.